Сайн мэцхан уу бүгдээрэндний өдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео бичлэгээр уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдөр би та бүхэндээ амьдралыг эерэг сайнаар өөрчлөх нэг гоё аргын талаар ярилцах байгаа. За энэ бол талархлын тэмдэглэл хөтлөх гэсэн арга байгаа. Өнгөрсөн жил би энэ Ронда Берн гэдэг хүний Eat Shit гэдэг номыг авч унссан. За тэгээд энэ ном маань болохоор үнэхээр гайхалтай яг миний амьдралд Eat Shit-ийг бий болгосон ийм гоё ном байгаа. За тэгээд энэ ном маань болохоор нийтдээ 28 өдрийн турш талархал гэдэг зүйлийг бүр ингээд амьдралынхаа нэг хэсэг болгоход танд туслах ийм ном байгаа. Тэгээд яагаад өдөр болгон талархах нь таны амьдралыг Eat Shit болгоод байгаа юм бэ гэхээр өмнөх удаагийн хорвоо ертөнцтэй хэрхэн харилцах вэ гэдэг миний видео бичлэг контентыг үзсэн бол тэрэн дээр энэ тухай бол маш дэлгэрэнгүй тайлбарлаж ярьсан байгаа. Юу вэ гэхээр хорвоо ертөнц бол бидэнтэй байнгын харилцаа холбоотой бидрийг хүсэж байгаа тэр зориг мөрөөдөл рүү маань хүрэхэд бол үргэлж тусалж байдаг. Тэгээд хорвоо ертөнц бидний хүсэл мөрөөдлийг яаж ойлгодог вэ гэхээр ерөөсөө энергийн хэлээр бидэнтэй ярилцдаг гэж яригдсан байгаа. За тэгэхээр хэрвээ та өдөр болгон амьдралдаа талархаад өдөр болгон амьдралынхаа сайн зүйлс дээр ингээд төвлөрөөдөх юм бол танаас гарч байгаа эрчим энерги бол үргэлж дандаа эерэг байна. Тэгээд энэ эерэг эрчмийг чинь хорвоо ертөнц хүлээж аваад яадаг вэ гэхээр таны амьдралд яг л тэр энергит зогтсон сайн зүйлсийг тасралтгүй илгээж идэг юм байгаа. Тэгээд миний мөнгөний код гэд 21 хоногийн хөтөлбөр байдаг. Тэгэд энэ хөтөлбөрийн маань бас хамгийн чухал хийх ёстой ажил бол өдөр болгон талархах байждаг. Тэгээд хөтөлбөрт маань хамрагдсан бас маш олон хүн олон сар ингээд шийдэгдэхгүй байсан хөрөнгө оруулалт маань ороод ирлээ. За байнгын ингээд тасралтгүй орлого орж ирж байна. Танд маш их баярлалаа гэд хэлж байдаг. Тэгэхээр энэ хүмүүс яагаад энэ хөтөлбөрт хамрагдсанараа энэ эерэг үр дүнгууд гараад байгаа юм бэ гэхээр мэдээж хэрэг хамгийн эхлээд тэр далд ухамсарын мөнгөний блокийг нь бол арилгаж байгаа. Дараагийн хамгийн чухал хэсэг нь болохоор тэр хүмүүсийг байнгын элбэг хангалуун, байнгын дансруу мөнгө орж ирдэг ийм дүүрэн мэдрэмжийг л ерөөсө хорвоо ертөнц рүү өгдөг болоход чиглэсэн ийм дасгал ажлууд байдаг. Тэгээ энэ дасгал ажлын нэг нь энэ талархлын тэмдэглэл хөтлөх ийм даалгавар байдаг. Тэгэхээр өнөөдөр би та бүхэндээ энэ контентороо талархлыг яаж хийдэг юм бэ? За тэгээд энэ талархал маань бидний эрүүл мэнд, бидний сэтгэл зүйд бас яг яаж нөлөөлтийг гэдгийг ярилцахаар бэлдсэн байгаа юм. За тэгэхээр талархлын тэмдэглэл хөтлөх нь өөрөө бидний сэтгэл зүй болоод эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг юм бэ гэдгийг 2000-ад оны ихэнх үед бол сэтгэл зүйч доктор Роберт Эммонс болон Маклоун нар бол яг бодит ийм шинжлэх ухааны судалгаа хийсэн байна. Тэгээ энэ судалгаагаар талархлын тэмдэглэл өдөр болгон хөтэлдэг хүмүүстээр нэг 5 эерэг шинж тэмдэг гарч эхэлсэн байна л да. За хамгийн нэгдүгээрт нь өдөр болгон талархлын тэмдэглэл хөтэлдэг хүмүүс бол маш аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун болж гинэ гэдэг ийм үр дүн гарсан байна. За хоёрдугаарт нь гэх юм бол тэдгээр хүмүүсийн стресс бол мэдгэдэггүйц бол буурч исэн. Бидний биед стрессийг бий болгодог кортизол дааврыг бол талархлын тэмдэглэл хөтөлснөөр маш их бууруулж исэн байна. За гуравдугаарт нь бол хүмүүс хоорондын харилцаанд бол маш гоё эерэг өөрчлөлтүүд гарч исэн байна. Яагаад вэ гэхээр бид нар ялангуяа хайртай дотны хүмүүстэй ингээд нэг жоохон гомдох хандлагатай байдаг штэ. Тэгэнгუთ өдөр алхам ингээд талархлын дэвтэр хөтлөөд талархлаа бичээд тахаар яг үнэндээ тэдгээр хүмүүст юусоо гомдож чаддггүй. Харин ч эсрэгээрээ тэр хүмүүсийн бидэнд зориулж байгаа цаг хугацаа, бидний төлөө гаргаж байгаа тэр сэтгэл зүрэхт бол маш их талархаж чаддаг. Тэгээд өдөр алхам тэдгээр хүмүүстэй талархаад ахаар
яг бодит одоо харилцаан дээрээ тий мэдээж хэрэг дотроо талархаж байгаа хүн чинь гадна талдаа ч гэсэн тэр хүмүүстэйгээ маш гоё эерэг сайнаар харилцаж чаддаг. Хичнээн одоо харилцаанд асуудал бэрхшээл тулгарсан ч гэсэндээ байнгын одоо талархлаа өөртөө сануулж идэг тэр хүмүүс бол ягаад ч муухай харилцаж чаддгүй, аль болох нөгөө хүнээ ойлгохыг хичээдэг. Тэгэхээр талархал маань харилцаанд ингэж гоё эргээр нөлөөлдөг юм байна. За дөрөвдүгээрт нь бол нойрны чанарыг сайжруулдаг. Яагаад вэ гэхээр одоо талархал хөтлснөөр бидний одоо биеийн дэх аз жаргалын дааврууд нэмэгдээд стресс буураад ирэхээр үүнийг дагаад нойрны чанар бас сайжирдаг. За 5 дугаарт нь болохоор бидний тэсвэр төвчээрийг бол нэмэгдүүлдэг. Яагаад вэ гэхээр өдөр болгон байнгын талархдаг ийм одоо даталтай болсон хүн өөрийнх нь амьдралд хэцүү бэрхшээлтэй асуудлууд тохиолдоход үргэлж одоо эерэг зүйл дээр төвлөрөөд хандлагын хувьд бол бүр шал өөр байдаг. Яагаад вэ гэхээр нөгөө эерэг хандлагатай үргэлж эерэг зүйлс дээр төвлөрж байгаа хүн яг тэр хэцүү бэрхшээлтэй нөхцөл байдал үүсгэхэд бол өөрийгөө маш сайн хянаж одоо контролдож чаддаг. Инхээр нөгөө гаргаж байгаа хариу үйлдэл нь өөрөө маш тийм эрүүл байж чаддаг. Ингээд сэтгэл зүйн одоо ийм эерэг хандлагатай байгаа учраас тухайн асуудлыг даван туулахад бол маш тийм тэсвэр төвчээртэй байдаг бахнэ. Тэгэхээр энэ Ичэд гэдэг номны хамгийн одоо гой санагдсан зүйл нь юу юм бэ гэхээр одоо нөгөө талархах гэхээр одоо яг датаагүй хүмүүсийн хувьд яг юунд талархах вэ гэж ингээл бодоод идэг. Тэгэхээр яг 28 өдрийн турш өдөр болгон яг юунд одоо талархах юм бэ гэдгийг чинь бүр ингээд цаанаас нь заавар болгоод ингээд хилээд өгдөг ийм ном байгаа. Тэгэхээр энэ номыг уншаад тэгээд өдөр болгон одоо өгж байгаа зааварчилгааныхаа дагуу талархлаа гэрээ. Тэгээ миний хувьд болохоор яг өнгөрсөн жил энэ номыг аваад тэгээд энэ номтой 28 хоногийн турш ажиллаад надад бол үнэхээр одоо гайхалтай санагдсан. За тэгээд өнгөрсөн 2 сарын 14 Валентины өдрөөр манай найзууд надад энэ талархал гэд ийм одоо гоё улаан дэвтрийг бэлгэлсэн. Тэгээд энэ болохоор бүр яг энэ талархал бичгээд зориулагдсан ийм дэвтэр байгаа. Тэгээ ингээд нээгээд үцхээр дотор нь одоо өдөр болгон өөрийнхөө одоо талархаж байгаа 3 зүйлийг бичдэг. За тэгээд өнөөдөр таны амьдралд тохиолдсон 3 одоо гайхалтай зүйлийг бас энд бичих. За тэгээд өнөөдрөөс та юу суралцсан бэ гэд ингээд энэ дэвтрийг бол өдөр болгон хөтлөөд ахад бүр яг ийм дадал болгож болох ийм одоо гоё дэвтэр байсан. Тэгээд та нар маань өдөр болгон талархал хөтлж эхлээрэй. За тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая. Анхаарал тавьсан та нартай баярлалаа. I like it, but it's not okay.